сонсогчдээ та бүхэндээ шинэхэн өглөөний мэндийг хүргэж байна. Манай Лайк HD телевизийн зочны цаг эхлэж байна. Өнөөдрийн манай зочноор Монголын цог сургалт хөгжлийн академийн ахлах менежер Инх Чимэг, менежер Өсөж Агалмаар оролцож байна. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр өнөөдөр үзэгч та бүхэндээ Монголын цог сургалт хөгжлийн академийн байгууллагын танилцуулга болгон үйл ажиллагааны танилцуулгыг хүргэхээр бэлтгэсэн байна. За тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд Монголын цогц сургалт хөгжлийн академиг хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан гэд байгууллагынхаа танилцуулгыг үзэгчдэд хүргэж. За манай Монголын цогц сургалт хөгжлийн академи нь 2015 онд байгуулагдсан байгаа. 15 оноос хойш өдөг хүртэл 400 чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. За энэ маань болохоор хүүхд хөгжлийн сургалт, хэлний сургалт, мэрэгжил олох сургалт. За тэгээд ерөнхий эрдмийн сургалтуудаар сургалт бэлтгэж ирсэн байгаа. За дөрвөн үндсэн чиглэлээр явуулдаг гэхээр дотроо бол маш олон төрөл байдаг байх. За эхнээс нь бас үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За манай болохоор хэлний оноо амлсан болон урт хугацааны богино хугацааны ямар хэллүүдээр ерөнхийдөө тогтмол хэлтэй авдаг вэ гэхээр солонгос хэл, за англи хэл, хятад хэл, япон хэл гэсэн эдгээр дөрвөн хэлээр оноо амлсан урт хугацааны сургалтуудыг явуулдаг. За жишээ нь хэм бол солонгос хэл нь болохоор бүрсгнээс нь ахуулаад за топикийн 5 дахь түвшин амлан сургалтыг явуулдаг ба. За үргэлжлэх хугацаанд хэм бол 2020 оны 4 сарын топикийн шалгалт хүртэл бэлтгэдэг. За тэгээд тухайн суралцагч маань болохоор манайхаас 3 шаардлагыг тавьдаг байхгүй. За ямар шалгалт тавьдаг вэ гэхээр суралцагч маань хоцорж болохгүй, тасалж болохгүй. За багшийнхаа өгж байгаа өөрөө даалгаврыг яг цаг тухайд нь биелүүлээд бидний амлаж байгаа 5 дахь түвшинд хүрч чадахгүй байх юм бол 11 сард болох топикийн шалгалтанд үндэл бүгээр бэлддэг. Даваа талтай байдаг байгаа солонгос хэлнээр. За төлбөрийн хувьд хэм бол 2,750 мянгаас оролцдог. За солонгос улсад болохоор мэдээж хэлний бэлтгэл маш өндөр үнэтэй байдаг байгаа. За тэрийг болохоор солонгос явуулж байгаа хэлний бэлтгэлийг Монголд хэм тондоо үнээр ингэж явуулдаг байгаа. Солонгос хэлний болохоор юм байдаг. За Японы хувьд болохоор 5 сарын хугацаанд үргэлжилдэг. За мөн ялгаагүй үсгнээс нь ахуулаад энэ 3 түвшинд амлан бэлтгэдэг энэ сургалтыг явуулдаг байгаа. За тэгээд төлбөрийн хувьд хэм бол 880 мянган төгрөг. За манай шинэ жилийн урамшуулга гээд 20% хямдруулалт зарсан байгаа. Тэгээд 704 мянган төгрөг бас суралцах боломжтой байгаа. За тэгээд 5 сарын хугацаатай гэж хэлсэн. Тэгээд хятад хэлний хувьд болохоор 4 сарын хугацаатай үргэлжилдэг. Мөн ялгаагүй үсгнээс нь ахуулаад эцгийн 4 түвшин амлан бэлтгэдэг 4 сарын сургалтыг явуулдаг байгаа. За англи хэлний хувьд болохоор суурьтай анхан шатнаас IELTS-ийн 7 хоног амласан 6 сарын сургалтыг явуулдаг байгаа. Төлбөрийн хувьд болохоор бүгд яг адилхан 880 мянган төгрөгтэй. Тэгээ 20% хямдарсан байгаа. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг хүмүүст яг хичээлийг нь ойлгуулж чадах биш яг оноо амгалсан яг сургалтыг явуулдаг гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүс хичээлийн танай сургалтанд суугаад хэдийн хугацаанд яг энэ оноондоо хүрдэг вэ? Ерөнхийдөө бол хугацаа 6 сарын хугацаатай ерөнхийдөө хэлнүүд маань байдаг. Тухайн сурвалжлагч маань яг цаг хичээлүүдээ цаг тухайд нь биелүүлээд ингээ хийгээ явуулах юм бол 6 сарын хугацаанд бидний амлаж байгаа энэхүү амлалтын оноонд бас бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр сурвалжлагчдын хичээл зүтгэлээс бас маш хамаардаг гэсэн үг. Хэлний сургалтанд ер нь ганцаардлан сургалт гэж байдаг уу? Байдаг яг хөө анхан шатны болон дунд шат, гүнзгий шатны ингээд ганцаарчлан сургалтуудыг явуулдаг байгаа 1 сарын хугацаатай. За тэгээ хоцрогдлуудыг нь алгах төсөлтөөр явагддаг. За ганцаарчлангийнхаа ерөнхийдөө анхан шатны хамтлагын гэх юм бол 288 мянган төгрөг байдаг. За дунд шатны гэх юм бол 360 мянга, гүнзгий шатны 480 мянган төгрөгийн үнэтэйгээр 1 сарын хугацаатай сургалтуудыг явуулдаг. Бүх хэллүүд дээр адилхан. Хэлний шатанд ингээд ямар нэгэн топ юм уу тий IELTS-ийн оноо авлаа гэхэд гадаадын сургуулиуд ер нь бол тэтгэлэгтэй ямар нэгэн зуршил байдаг болов. За ерөнхийдөө бол солонгос хэлэн дээр манайх цаашаа зуршил хийдэг. За солонгос хэлэн дээр топикийн 5 дугаар түвшин ер нь бол 3-аас дээш түвшин авсан тохиолдолд топикийн оноотой байхад бол бүгд нарийн солонгос улсын ихтэй сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн мэдээлэл суралцах боломжтой байдаг. Тэгэхээр танд топикийн оноо байхад та дахин солонгост очиод хэлний бэлтгэл сурах шаардлага өгсөн. Манайх бол тэрэн дээр 5-ыг амлаж байгаа гэсэн. Солонгосд очиод нэг хугацаа алдах шаардлагагүй шууд хичээлд орох боломжтой гэсэн үг. За тэгснээр бас ерөнхийдөө бол маш олон юмыг хэмжиж байгаа гэсэн үг байхгүй юу? За солонгос хэл дээр гэхэд топикийн хэлний бэлтгэлийг солонгостой очиод хийхэд бол маш өндөр зардал гардаг. За тэрийг дээрээс нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардлагдан. Тэгэхээр энэ юу болохоор манайх Монголдо хэм дүнээр авчиж байна гэсэн үг.
Зөв. Ерөнхийдөө бол суралцж байгаа хүмүүс нь өөрсдөө хичээгээд хичээлийн хоцрогдлоо арилаад хоцрохгүй ирэх юм бол ерөнхийдөө бол оноонд бол хүрч чадна гэсэн. За тэгэхээр нөгөө 3 чиглэлээр мэдээлэл өргөл. За мэрэгжил олох сургалтууд манай дээр явагддаг. За мэрэгжил олох сургалтууд маань болохоор богино хугацааны мэрэгжил олох сургалтууд гэдэг. За та манай мэрэгжил олох сургалтуудад хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрсөн мэрэгжлийн чадамжийн гэрчлэгээтэй төгсдгөөр давуу талтай. За дөрөвдөх юм бол өсчингийн сургалт гэж явагддаг. Өсчингийн сургалт маань ерөөхдөө олвол хабын эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана. Тэгээд дээрэс нь тухайн тоног төхөөрөмжтэйгөө давхар яаж ажиллах вэ? Тэрийгээ суралцсан. Бас эрэгтэй эмэгтэй хос өсчингээ хийн будаг бүх төрлийн өсчин болоход юу үзэх вэ? Тэр бүгдийг үздэг. Маш их мэдлэг авалсан сургалт байдаг. За энэ сургалт маань бол 45 хоногийн хугацаатай сургалт байгаа. Тэгээд 7 хоногт бол 3 удаа ордог. Нэг хичээлэхдээ 180 минутаар үргэлжлэж ордог ийм сургалт байгаа. За төлбөрийн хувьд гэх юм бол мэрэгжил олох сургалтууд маань болохоор СУБ-ийн туслах багшийн сургалтаас бусна 450 сая төгрөгийн төлбөртэй байдаг. Одоо бол хөнгөлт урамшууллууд 19-ний хүртэл 12 сарын 19-ний хүртэл шинэ жилийн урамшуул гэдэг мэрэгжил олох сургалтуудаа 50% өндөрлөлт зарлаад хэлний сургалтуудаа болохоор 20% өндөрлөлт зарсан байна. За тэгэхээр өөр мэрэгжил олох сургалтууд нь гэх юм бол нэвтлэн нэрийн холсон сургалт гэж байгаа. Нүүр бодолт маникюрийн холсон сургалт гэж байгаа. За тэгээд хүний нөөц, архи албан хэрэг хөтлөлт нарийн бичиг, офис менежер гэсэн дөрвөн гас мэргэжлийг эзэмших сургалт гэж байна. За мөн дээрээс нь цэцэрлэгийн туслах багшийн сургалт гэж богино хугацааны 14 хоногийн хугацаатай сургалт байдаг. Энэ маань болохоор 210 сая төгрөг. Үүнээсээ багтаа 50% өндөрсөн байна гэсэн. Тэгэхээр ер нь бол шинэ жилийн бэлэгтээ хямдралаа зарласан байгаа юм тийм үү? 50% гэхээр ер нь бол хүмүүст ер нь бол маш их таалагдж байгаа. Тэгэхээр ер нь бол за мэрэгжил албах сургалтанд хамрагдаад ер нь бол ажлын байр ер нь бол хэрэг байдаг вэ? Ерөнхийдөө бол манай дээр суралцсан суралцагчид маань амжилттай төгсөгчдөө бид нэр 100% ажлын байранд хангадаг байгаа. Уусаа манай гэрчлэгээ маань болохоор амжилттай төгсөж иж олон улсад хүлээн зөвшөөрсөн гэрчлэгээ маань гардаг гэсэн. Ерөнхийдөө бол Монголын нөхцөл маш их эрэлт хэрэгцээтэй мэрэгчлэр ерөнхийдөө сургалт явуулдаг байна. За тэгэхээр үлдсэн чиглэлүүд нь ямар чиглэлүүд байгаа вэ? Ерөнхий эдмийн сургалтыг явуулдаг. Энэ нь болохоор эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалтуудыг явуулдаг. За манайх ерөнхийдөө бол 2019 сараас 2020 оны 6 сар хүртэлх нэг хичээлийн жилийн хугацаанд ЕШ-т бэлдэх сургалтуудыг явуулдаг байгаа. За ЕШ-ийн маань сургалтууд гэх юм бол бас шинэ жилийнхаа хямдралыг залаа 50% хөнгөлөлтөөр хөнгөлөлтөөс маань нэг хичээл нь 660 мянган төгрөгөөр за 2020 оны 6 сард болох ЕШ-ийн шалгалтанд 700-аас 800 оног амлан манайх бэлтгэдэг байгаа. Тийм учраас сурагчид маань Монголын том сургуулиудад өндөр оноо авахыг хүсэх юм бол манай сургалтын төвөөр зарах юм бол 700-аас 800 оног авах бүрэн боломжтой байдаг. Тэгээд сурагчид маань болохоор өөрсдийнхөө сонгож байгаа мэрэгжилтэйгээ уялдуулаад тэгээд хичээлүүдээ ингээд хостуулаад ингээд хосрогдолтой байлгаад бас бэлтгэх боломжтой байдаг байна. Ерөнхий мэдлэг гэхээр бол хичээлийн хуваар нь яд юм бол яг хичээлийнх нь цагаас нь зурж ордог уу? Мэдээж тийм өглөө ордог ерөнхийдөө бол 11 болон 10 дугаар ангийн хүүхдүүд маань ерөнхийдөө бол ерөнхий шилжилтний сургалтанд их хамрагддаг байгаа. За тэгээд өглөө ордог учраас өдөөс хойш цагийг тааруулаад тэгээд хүүхдүүд маань сургалтанд хамрагдах боломжтой байдаг. Бүх төрлийн хичээл дээр яг юу явагдах вэ? Бүх төрлийн хичээл дээр тэгэхээр ерөөдөө бол яг ерөнхий боловсролын яг ЕШ бэлж байгаа хүмүүстэд зориулах юм бол бас хямдрал нь явагдаж байгаа юу? Тийм явагдаж байгаа 50% хямдралтай явагдаж байгаа хгүй. Тэгээд 700-аас 800 оноо авах боломжтой. Нэг хичээлд 660 мянган төгрөгийн үнэтэй алсан байгаа. Сая 320 мянгаас 50% хямдраад 660 мянган төгрөгийн тавьсан байгаа гэсэн. За тэгэхээр үлдсэн чиглэл танилцуулбал ер нь дөрөвт нь гэх юм бол хүүхд хөгжлийн сургалт гэж байдаг. За энэ хүүхд хөгжлийн сургалт маань болохоор бага насны хүүхдүүдэд зориулсан сургалт явагддаг байгаа. Энэ маань болохоор манай 2 салбар нэгжүүдэд явагддаг. За салбар нэгж маань гэх юм бол Монголын хүүхд хөгжлийн ордон 1-2 гээд цэцэрлэг, өдөр өнжүүлэх хүүхд хөгжлийн сургалтууд явагддаг газар байгаа. За тэгээ нэгдүгээр салбар маань гэх юм бол 1-р салбар маань гэх юм бол 2016 онд үүсгэн байгуулагдсан 100 хүүхдийн хүчин чадалтайгаар үүсгэн байгуулагдсан. Хаягийн гэх юм бол 3-4-р хорооллын 13-р сургуулийн баруун талд Монголын хүүхд хөгжлийн ордон нэг гэж байгаа. 2-р салбар маань болохоор 2018 онд мөн адил 100 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан байгаа. За хаягийн гэх юм бол Жуковын Жуковын Сувдан Сандар хотгон гэж байдаг. Тэрний 76 дугаар байрны нэг давхарт байралтай байдаг байгаа.
Хүүхэд хөгжил гэхээр энэ бол эцэгчүүд маш их сонирхож байгаа хэл та. Тэгэхээр яг одоо нэг ямар чиглэл ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол цэцэрлэг өдөр өнжүүлэх хүүхэд хөгжлийн сургалтууд байдаг. Цэцэрлэгтэй болохоор манайх 1-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгтээ авдаг. За өдөр өнжүүлэхтэй болохоор 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийг өдөр өнжүүлэхээр болон хүүхэд хөгжлийн сургалтуудаар авдаг байна. За хүүхэд хөгжлийн сургалтууд гэх юм бол яг ямар сургалтууд байгаа гэхээр за 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан хичээлийн хоцрогдол арилгах, математик, монгол хэлний тусалсан хоцрогдол арилгах сургалт гэж байдаг. За тэгээ дээрэс нь хүүхдийн авиасыг хөгжүүлэх, дуулах, жүжиглэх, уриалдах гэсэн сургалтууд явагддаг. За мөн дээрэс нь одоо оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч спорт хүрээлтийн сургалтыг манайх хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ сургалтуудаа эсэлтээ авч байгаа мөн төрслөх хурлын агшны сургалтуудыг авдаг байна. За цэцэрлэг салбар нэгжүүдийн маань болохоор ажлын цагийн байрны гэх юм бол ажлын 5 өдөр ажилладаг. Өглөө 7:30-аас орой 19 цаг 30 минут хүртэл ажилладаг байгаа. За хүүхэд хөгжлийн сургалтуудыг болохоор хүүхдүүд маань болохоор цагаар авах боломжтой байдаг. За цагаар авах юм бол ерөнхийдөө нэг хичээлд 7 цагтаа 3 удаа нэг хичээлэгтээ 60 минутаар буюу нэг цагаар ороод явдаг. Тийм байна. Мэдээж бас яг энэ чиглэл дээр бас хямдрал нь явагдсан баг тийм үү? Өний хувьд яг ямар сонголттой байгаа юм бол? За цэцэрлэг өдөр өнжүүлэх маань болохоор 300 сая төгрөгийн хэлбэртэй. Тэрэн дээр одоо орол хямдрал зарлагддаг байгаа. За юун дээр хүүхэд хөгжлийн сургалтууд маань болохоор 50% өндөрсөн байгаа. 200 сая төгрөгөөс 50%-аар 110 мянгасэн байгаа нэг хичээл маань. За тэгэхээр ихэд бол Монголын цогц сургалт яг хөгжлийн академи дээр яг давуу тал нь яг бас онцгой тий давуу тал нь юундаа байна. Мөн дээрэс нь яг одоо энд 4 чиглэл багшилж байгаа багш нарынхаа хувьд бас жоохон танилцуулбал. Ерөнхийдөө бол манайх хэлний оноо амлсан сургалт гэдгээр юм гэдэг. Тухайн одоо оноонд нэг төлбөр төлөөд тухайн оноонд тэтгэлээ сурах одоо сурна гэдэг нь болохоор бус сургалтуудаас маш их давуу талтай гэж боддог. За тэгээд мэргэжил албан сургалтууд маань болохоор 20% нь онол байдаг. За 80% нь практикад ажилладаг. Ерөнхийдөө практик тал дээр илүү одоо сургалтаа оруулаад одоо хүмүүс маань практик тал дээр ороход илүү сонирхолтой бас хурдан ойлгох байдаг шүү дээ. Тийм учраас практик тал дээр илүү сайн одоо их сургалтуудаа явуулдаг ба гэсэн. За тэгээ багш нарын болохоор за хэлний болохоор одоо IELTS болон TOEFL-ийн өндөр оноотой одоо Монгол багш нар ажилладаг. Мэргэжлэрээ 3-аас 7 жил ажилласан багш нар байдаг. Тийм байдаг. За ер нь бол ойрын хугацаанд одоо зарлагдсан одоо сургалтын топ байгаа юу? Бага. Ойрын хугацаанд зарлагдсан сургалт маань гэх юм бол 12 сарын 19-нд сургалтууд маань эхлэхээр сургалтын тав зарлагдсан байгаа. Ерөнхийдөө бүх сургалтууд маань 12 сарын 19-нд эхэлнэ. За тэгээ мэргэжил дахин дуулахад мэргэжил олох сургалтууд маань болохоор 450 мянгаас 50% өндөрсөн байгаа. За тэгвэл хэлний сургалтууд маань болохоор 20% өндөрөлтэй байгаа. За тэгээд ерөнхий эрдмийн буюу ЕШ-ийн 700 намсан сургалт маань болохоор 660 мянгалаа 50% өндөрсөн байгаа юм боловсруулалт байгаа. Мөн ингээд бас хэлний одоо 20% хямдарсан маань гэсэн шүү дээ. За нэг ерөнхийдөө англи хэл, японы хэл, хятад хэл маань болохоор 880 мянган төгрөгтэй. Үүнээс 20% хямдраад 704 мянга болсон байгаа. За 704 мянгаар 100% төлөх юм бол дахиж 15% хөнгөлтийг хэлэх боломжтой. Нийтдээ ерөнхийдөө 35% хөнгөлтүүдийг хэлэх боломжтой гэсэн баггүй. За англи хэлний хувьд болохоор 35 одоо англи хэл дээр яг 15% хөнгөлдөг. За тэгээд төлбөрөө 100% төлөх юм бол 15% хөнгөлөө. За 20% нь болохоор оноо амснаар хэлний сургалтын хөнгөлөө 35 болж байгаа. За японы хэл, хятад хэл дээр болохоор төлбөрөө 100% төлөх юм бол 10% хөнгөлтийг эдэлдэг байгаа. За солонгос хэлний хувьд ч гэсэндээ төлбөрөө бас 100% төлөх юм бол 10% хөнгөлтийг бас давхар эдэлэх боломжтой гэсэн. Тэгэхээр ихэд бол өвний хувьд маш тийм уян хатан нөхцөлтэй байна шүү дээ. За одоо ер нь нэг мэргэжил олгох сургалтын дээр дахиад дэлгэрэнгүй ярил яг ингээд наривчилсан хүмүүс яг чиглэсэн яг ямар сургалтууд илүү байгаа вэ? За нэгтлэн нэрийн хослон сургалт гэж манай дээр явагддаг. За манай нэгтлэн нэрийн хослон сургалтанд хамрагдсанаар одоо байгууллагын одоо нэгтлэнгийн хийх ёстой гүйцэтгэх ажлыг одоо яг гүйцэтгэхээс гадна одоо тухайн байгууллагуудын тайлан балансыг гар аргаар болон програмын аргаар гаргаж сурдаг. Тийм байдаг байгаа. Ерөнхийдөө бол яг хичээл дээрээ тухайн байгууллагын яг тайлан балансыг гаргаж хийгээд тийм практик маягаар хичээлээд явдаг. Ерөнхийдөө бол нэг ангитай ер нь хэдэн хүн сурах ёстой вэ?
анги дүргэлтнийг ямар хичээлээсээ шалтгаалаад харилцан адилгүй байдаг. За хэлний сургалтууд гэх юм бол нэг 15-аас 20 байдаг болол мэргэжил алах сургалт ялангуяа гоо сайхан одоо бүсчин байна, нүр бодолт маникюр байна. Эднэр маань болохоор анги дүргэлтнийг 10-аас 15 байдаг. 10 дотор 10-аас 12 байдаг. Гоо сайхан тал дээр яг юм хослсон сургалт гэж байдаг уу? Нүр бодолтой мейкап артист болон нэйл артисттэй хослсон сургалт гэж байдаг. Тэн дээр нууны хувьд ямар боломжтой вэ? Энэ хослон сургалтуудыг ерөнхийдөө хослуулж авах юм бол 450 мянга. Монголын цагт сургалт хөгжлийн академи бас нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн энэ болохоор грэний төвшөлт дох шалгалт бэлтгэж байгаа гэсэн. Энэ талаар бас үзэгчдээ бас дэлгэрэнгүй мэдээллийг хүргвэл. Ерөнхийдөө бол Монголд одоо Солонгос улсад одоо гэрээгээр ажиллагчдыг бүртгэл маныг удаа явагддаг байгаа. Тэр нь болохоор он гараад 1 сард бүртгэл нь эхлэх байгаа. За тэнцээ бүртгүүлсэн одоо хүмүүс маань болохоор төвшин дотох шалгалтыг өгнө Солонгос хэлнийхаа. За тэр төвшин дотох шалгалтандаа бэлтгэхийн тулд одоо тэр одоо Солонгос хэлийг яаж сурах вэ гэж сургалт хайж байгаа маань анхны сарын одоо гэрээний ажилчид зориулсан 1 сарын сургалтыг явуулдаг байгаа. За энэ сургалт маань болохоор одоо 12 сарын 19 хүртэл 50%-аар одоо хөнгөлөлттэй үнээр бүртгэж байгаа 220 мянган төгрөг болсон байгаа. 440-оос 220 мянга болсон байгаа. Тийм учраас 12 сарын 19 хүртэл одоо 19 хүртэл одоо 50% хэмжээлтэй болсон байх бүртгүүлэх юм бол за тэгээд бүртгүүлэх юм бол за 2020 оны 1 сарын 3-наас одоо хичээлүүд нь ороод явна гэсэн үг байна. За ганцхан 12 сарын 19 хүртэл одоо энэ хүү сургалт маань 50% хөнгөлтийг зарсан байгаа. За Япон улсад бас одоо зуучлал одоо гэрээний ажилчдыг бас бүртгэл маань бас ангараад бас явагдаж байгаа. За энэ хүү бас Япон хэлний төвшин дотох одоо гэрээний ажилтны шалгалтанд одоо бэлтгэх одоо сургалтыг манайхаас бас зохион байгуулж байгаа. За энэ хүү Япон хэлний сургалт маань болохоор 3 сарын хугацаанд үргэлжилнэ. За төлбөр нь болохоор 660 мянгаас 50% хэмжээд 330 мянган төгрөгөөр сурах боломжтой гэсэн үг байна. За тийм учраас Солонгос хэлний сургалтын 1 сарын хугацаанд үргэлжилнэ. За тийм учраас гэрээний Япон болон Солонгосын одоо улсад одоо гэрээгээр одоо ажиллах байгаа хүмүүс одоо тэр хүү бүртгэлтэнд бүртгүүлээд за төвшин дотох шалгалтуудаа одоо амжилттай өгөх гэсэн бол манай сургалтын төв зориод одоо Солонгос хэл болон Япон хэлний энэ хүү 1 сар болон 3 сарын сургалтанд сурах боломжтой гэсэн үг байгаа. Манайх болохоор өмнө жил бас гэрээний Солонгос улсын гэрээний ажилчдын одоо шалгалтанд одоо маш олон хүмүүсийг бэлтүүлсэн байгаа. Тэр хүмүүс маань тэнцээд за манайх өмнө нь болохоор юу яадаг гэсэн амжилттай суралцсан одоо суралцагчтай тэнцэн суралцагчтай одоо төлбөрийн буцаан алгалтыг өгдөг байсан. Тийм учраас бас энэ удаа ч гэсэндээ төлбөрийн буцаан алгалтыг бас өгнө. Тийм учраас амжилттай одоо тэрхүү одоо манай сургалтын суугаад амжилттай тэр шалгалтаа өгөх юм бол төлбөрийн буцаан алгалтыг бас авна гэсэн үг байна. Тэгэхээр маш олон давуу талтай байгаа. Тэгээд гэрээний ажилчдын одоо тэрхүү юм бүртгүүлээд тэгээд сургалтын дэс авах юм бол бас үн төлбөр сурах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр ихэд бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаална шүү дээ. Яг амжилттай суралцаад явах юм бол бас нэг шалгуур байгаа. Тэгэхээр тэр шалгууруудыг яг гүйцэтгснээрээ одоо төлбөрөө буцааж авах боломжтой гэсэн. За тэгэхээр Монголын цаг сургалт хөгжлийн академи ихэд бол маш олон одоо үйл ажиллагаа нэг дор ихэд бол багтаасан байна. За тэгэхээр яг энэ цаг сургалтын академиг өөрсдийнх нь ураа тий яг ямар чиглэлээр энэ бол өөрсдийнх нь ураа хэрвээ та бүхэн үзэгч олондоос төрдвөл за манай байгууллагын ураа маань болохоор бодит үрдэн бодит амжилтын эзэд эдэн бидний бахархал гэсэн ураатай байдаг. За энэ маань болохоор ерөнхийдөө бол манайх хэлний онамсны сургалтуудад төлхөө үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэрэн дээрээ суурилж үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. За тэгэхээр бол яг хэлний онамсны сургалтуудаа суралцаад оноондоо хүрээд цаашаа одоо бодит үрдэн гарсан суралцагчдынхаа ерөнхийдөө амжилтаас гарч ирсэн ураа юм аа. Ерөнхийдөө бол ихэнх одоо сургалтын төвүүдтэй яг өөрсдийнхөө програм хичээлийнхаа дагуу хүүхдүүдтэй хичээлээ бүрхжээд ерөнхийдөө бол тэгээд хугацаанд тусгаар тэгээд орчдөг бол цагт сургалт хөгжлийн академи бол үзэгчдтэй одоо та бүхэн зориулаад оноо амлсан сургалт та бүхнийхээ одоо яг хүссэн оноод нь заавал ерөнхийдөө бол хөргөжийг салнаа л гэсэн үг үстэй. Англи хэл ерөнхийдөө хятад хэл Япон хэл дээр болохоор за одоо ингээд бүртгүүлээ сурлаа гэж бодоход анхан шатныхаа одоо анхны хашилыг үзээд за тэгээд тухайн орж байгаа багшийн шалгалт авна. За тэгээд 70-аас доош авах юм бол дахиад анхан шатнд урилж сурах байгаа. За энэ нь болохоор үн төлбөргүй явагдана. За тэгээд тухайн төвшөг бүрэн эзэмшчээ дараагийнхаа төвшин рүү шилжих учраас бидний амлж байгаа оноонд одоо хүрэх бүрэн боломжтой болно гэсэн. Дараагийнхаа төвшөнд хүрэн хүртлээ одоо бол тэнцэхгүй яасан ч гэсэн буцаал сургалтаа үн төлбөргөө сурна гэсэн үг. Улир сурж байгаа нь үн төлбөргүй явагдана. Зөв. За ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүйгээр оноонд хүртэл
боломжтой. Тэгэхээр ерөөдөө бол бүх хэлэн дээр яг юм юу анхан шат, дунд шат, агсан шат гэж байгаа юу? Тийм бүх хэлэн дээр байгаа. Ерөнхийдөө бол одоо бүх төвшин ахих холгондоо шалгалт аваад тэгээ дараагийн төвшинд төлөвлөгөө хангалттай түнтэй байх юм бол ахидаг. Хэрвээ хангалтгүй түнтэй байх юм бол суралцагч маань улирч зугаа тухайн хичээлээ дахин судалдаг. За дахин судалсан тохиолдолд ерөнхийдөө бол өмнөх мэдлэгээ бүрээ эзэмшиж дараагийн шат руу орж ийн гэсэн учраас тухайн хугацаанд одоо оноонд өрөх бүрэн боломжтой. За яг нь ерөнхийдөө улирсан тохиолдолд одоо англи хэлэн дээр 6 сарын хугацаатай байлаа гэхэд улирлаа гэхэд хугацаа маань сараар нэмэгдээд явна. Тэгэхээр нэг оноомлсон сургалтууд маань нэг 6-аас 10 сарын хугацаатай сургалт гэж явагддаг англи хэл дээр гэх юм бол. За эсэлтийн эрхэж болохоор одоо 6 сард нэг л авагддаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр 700-аас 800 амлсан гэдэг. Ихэд бол суралцж байгаа хүүхдүүд нь бүгдээрээ ихэд бол яг тэр оноотой хүрдэг. Ерөнхийдөө бол тухайн хүүхдүүдийн хэр зэрэг хоцрогдолтой байхаас шалтгаалдаг. Үнэхээр тухайн суралцагч маань ангийн сургалтанд явхад үнэхээр хангалтгүй хоцрогдолтой байх юм бол тусгаалan аваад одоо ганцаарчлсан сургалтаар ч юм уу эсвэл давтлаг хичээлээр ч юм уу аваад тэгээд тухайн суралцагчийг ангийнхаа хүүхдүүдтэй яг ижил төвшөндөө олгож иж ерөнхийдөө төвшинлөө оруулдаг. Тэгсэн тохиолдолд суралцагч маань бол хоцрогдолтой байсан ч гэсэн дараа нь тухайн хугацаанд бүгдээрээ л адилхан 6 сарын эрт бэлтгэж байгаа хүүхдүүд учраас тухайн хугацаанд яг оноонд өрөх бүрэн боломжтой байдаг. Ерөнхийдөө цэвэр хүүхдийн одоо суралцагчийн хичээл чармаалтаас бүрэн шаарддаг тийм зүйл байгаа. Ер нь эцэг эхчүүдэд бас ингээд сонирхуулахад мэдээж одоо зөвхөн одоо сургуулийнхаа юунаас биш бас гадна хүүхдүүдийн маш их давтлага өгөхийг ерөөд эцэгчид маш их хүсдэг. За тэгэхээр яг энэ чиглэл дээр Монголын цогц сургалт хөгжлийн академи таны хүүхдийн эзэлтийн эрхэж талтанд зориулсан бас юм оноо амлсан сургалтыг явуулж байгаа юм байна. Мөн дээрээс нь та бүхэн яг энэ хямдралтай хугацаанд дээр нь хүүхдүүдтэйгээ бүртгүүлвэл маш их уян хатан үнийн нөхцөлийг та бүхэндээ санал болгож байгаа юм байна. За тэгэхээр бас дээрээс нь мэрэгжил олгох сургалтын дээр ихэд бол ажлын байрыг бас хүмүүстэй бэлтгэдэг гэсэн. За ихэвчлэн ихэд бол ямар чиглэл дээр ямар одоо сургалтын дээр нэг ажлын байр ихэвчлэн бэлэн байдаг бол. За ерөнхийдөө бол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил нь болохоор тоогооч. За тэгээ өсчин байдаг. За тэгээд манайх дээр болохоор маш олон хүмүүс одоо нэгтлэн нэрээ төгссөн суралцагч байна, ажилд авъя гэх маш олон хүмүүс ярьдаг. Тэгээд тэдрлүүгээ бид нар одоо сайн суралцсан төгсөгчтэй явуулдаг ба. Тийм учраас одоо манайхыг одоо манай мэргэжил алгах сургалтуудыг одоо сургалтын аль нэг сургалтыг төгслөл болвол ажлын байранд одоо бүрэн орох боломжтой гэсэн байна. Тэрхүү одоо чадамжийн гэрчлэгийг барьсан ч одоо хаанч очисон ажилд орох боломжтой гэсэн байна. Тэр нь болохоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо бүх улсад бас хүчин төгөлдөр тийм чадамжийн гэрчлэг учраас тэрийг барихад бол хаанч одоо ажилд орох бүрэн боломжтой гэсэн байна. Ихэд бол яг ийм бүх чиглэлийг нэг дор багтаасан гэх юм бол мөрөнд бол Монголд Монголын цогц сургалт хөгжлийн академи ихэд бол байдаг баг. За тэгэхээр ихэд бол ер нь бол ихэвчлэн ер нь бүхэл насны хүмүүс ихэд бол яг энэ цогц сургалтанд өөрийнхөө сурахыг хүссэн чиглэлээ сонгоод сурах боломжтой гэсэн. Тэгэхээр ихэд бол ихэвчлэн цогц сургалт хөгжлийн академиг ихэвчлэн хэдийн насны хүмүүс ихэд бол зорж ирдэг вэ? Тухайн яг ямар одоо сургалтанд хамрагдах чаас шалтгаална. Ерөнхийдөө хэлний сургалтууд дээр гэх юм бол ер нь бол манайхнаас заадгүй ямар сургалтын дээр. Гэхдээ хэлний оноомлсон сургалтууд маань 14-өөс дээш насны одоо суралцагчид төлхөө суралцдаг. Оюутан 10 жил тэгээд бас өөр бас хүмүүс бас суралцдаг л да. Гэхдээ дийлэнх нь гэх юм бол 10 жил болон оюутан суралцагчид. Ер нь бол жоохон нас тогтсон хүмүүс за би суралцахад оройтсан байна. Одоо бол ер нь бол миний нас явцлаа гэж жоохон нэг тийм буруу ойлголт байдаг. Мэдээж бүхэл насныхад яг одоо энэ цогц сургалт хөгжлийн академийн сургалтууд нь зориулагдсан байгаа тийм үү? Тийм. Ерөнхийдөө бол үнэхээр тухайн суралцагч маань үнэхээр одоо тухайн хэлийг ч юм уу суралцахыг хүсэж байгаа бол манай үе талаа нээлттэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол насаараа биш төвшингээр ангилагддаг учраас түүнээс ерөнхийдөө санаа зовох шаардлагагүй баг. Яг одоо насны англи хэл байгаа ч гэсэн тухайн одоо суралцагчны ангийн хүүхдүүд нь бүгдээрээ л яг адилхан нэг төвшний өөрх нь мэддгүй юм мэддгүй яг тэр төвшингээс л явж байгаа гэсэн. Тэгэхээр бол адилхан гэсэн. Ерөнхийдөө бол яг хэлний сургалтын дээр одоо хүмүүсийн маш их санаа зовдөг зүйл нь гэх юм бол тий одоо ихэд бол бусдаас жоохон санаа зов ичих юм. За би одоо хэлний мэдлэг дутуу болохоо жоохон эмээдэг асуудал байдаг. Тэгэхээр яг энэ тал дээр ихэд бол багш нар нь бүгд Монгол байдаг уу? Эсвэл зарим хэлний сургалтын дээр нь гадаад багш нар ихэд ажилтдаг уу? Гадаад багш нар байгаа. Ерөнхийдөө бол суралцагч
байна. Үнэхээр зарим тохиолдолд хоцрогдоод ч юм уу тэгж байгаа тохиолдолд тухайн суралцагчийг одоо үнэхээр хоцрогдоод эсвэл чөлөө аваад байхгүй тэр хичээлийг ойлгоогүй байх юм бол бид нар тухайн яг төвшнгөөс нь дахин суралцуулдаг тийм байдаг. Ерөнхийдөө бол манайх солонгос хэлэн дээр гэх юм бол солонгос багш байгаа. Бүх хэлний сургалтууд маань ерөнхийдөө анхан шатндаа бол яг оролтоороо 7-т 4-7 орж агаад тэгээд дунд түвшин хэлэхээрээ тавтлаг хичээл болон нөгөө хичээлүүд нэмэгдээд ороод явдаг. Солонгос хэл дээр гэхэд тавтлаг хичээл, топикийн тактик хичээл болон солонгос хөгшин ярих сонсгын хичээлүүд араарсаа нэмэгдээд ороод явна. Тэгэхээр бол яг одоо наамсан сургалтууд маань нэлийн эрчимжүүлсэн хөтөлбөрөөр явагддаг учраас тухайн суралцагчаас цэвэр маш их хичээл чармаалтыг шаардна. Тэгээд ерөнхийдөө бол нэг хичээл дээр гэхэд гэрээний даалгавар болон үйл ажиллагаа өгөөд маш ихээр өгдөг байна. Тэр бүгдийг цаг тухайн үед нь хийснээр суралцагч маань тухайн хугацаанд оноод өрөх бүрэн боломжтой. Яг энэ цаг сургалт хөгжлийн академид суралцж байгаа хүмүүс яг өөртөө хичээх юм бол сургалтын төвөөс маш их уян хатан нөхцөлийг яг суралцагчийнхаа төлөө бүхцүүлийг гаргадаг байна. Тэгэхээр Монголын цаг сургалт хөгжлийн академи нь 12 сарын 19-нд хүртэл шинэ жилийн бэлэгтээ хойлдог. Бүх үйлчлэгэндээ зарласан байгаа учраас нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч та бүхэн 12 сарын 19-наас амжаад Монголын цаг сургалт хөгжлийн академиг зориорой гэж зөвлөмөр байна. За тэгэхээр нэвтрүүлэг дуусах тохиж байна. Тэгэхээр яг Монголын цаг сургалт хөгжлийн академиг хаяг байршлаа хэлвэл. За манайх болохоор бас нэг шинэ жилийн бэлэг дээр бас нэг зүйлийг бас нэмжлэхэд бодож байна. За мэрэгжил албан сургалтуудын аль нэг мэрэгжлийг сонгосон байх юм бол солонгос хэлний анхан шатны сарын сургалт нь бас өндөр түвшин хамгаалах боломжтой байгаа. Тийм учраас бас мэрэгжилтэй болоод бас хэлний анхан шатны сарын сургалтанд бас суух боломжтой гэсэн үг. За манайх болохоор 7 хоногийн 7 хоног бүр ажилладаг. Одоо өдөр бүр ажилладаг гэсэн үг. Өглөө 8:30-аас орой 19 цаг 30 минутаар ажилладаг. За манай офс хааны дээр гэхээр 11 дугаар хорооллын за намгийн яг зүүн хойно Сэлб плазагийн 305 дотор өдөр бүр одоо бүртгэл мэдээллийн ажлыг явуулж байгаа. Тийм учраас та бүхэн манай 12 сарын 19-ноос өмнө амжиж ирээд бүртгүүлээд хөнгөлөг туршуулалтаа амрагдах бас бүрэн боломжтой гэж хэлмээр байна. За тэгэхээр нэвтрүүлэгт нь хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Үзэгч та бүхэндээ Монголын цаг сургалт хөгжлийн академийн байгууллагын танилцуулга болон үйл ажиллагааны чиглэлийн талаар маш их дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Та бүхэндээ ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүргэсэн байхаа гэж итгэж байна. Тэгэхээр маргааш өглөөний зочны цагаар бүгдээрээ эргээд уулзцгаая.